24% хүүтэй зээлээр банкны зээл өмнө аваад одоо малчид төлөөл 90 хэдэн хувийн одоо төлөлтөөр төлөөл яваад байдаг боломжтой байсан бол өнөөдөр одоо 6% хүүтэй зээлийг одоо малчид өөрсдөө илүүг нь бас төр засгаас одоо хөнгөлөлтөд өгнө гэдэг бол энэ бол маш том боломж гэж харж байгаа. Энэ ер нь бол тэгээд энэ мал маллах дээр бол одоо би бол альч намыг дэмждэгч тийм хүн биш. Ардын намч бай, ман намч, ам намч бай, альч бай. Ер нь бол энийг улс төржүүлгүй явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл мал маллахаа одоо Монгол хүн хэнээр заалахгүй, марксизмаар заалахгүй гэж ярьдаг шиг үнэхээр одоо тэр мал маллахаа бол заахгүй. Хамгийн гол нь урд ажиллаа хийгээл явдаг. Ийм байгалийн 4 цагийн эргэлтэнд одоо ингээл хатуу хөтөсрөө явдаг юм болохоор малчтыг одоо энэ дэмжсэн энэ бодлого шийдвэрийг ер нь бол олон талаас нь дэмжиж малчид ч гэсэн бид өөрсдөө энэ хоршоогоо байгуулад энэ зээл хувийн аваад дээрэс нь одоо хамтын одоо энэ ажиллагаагаа өрнүүлээд явах нь бол зүйтэй л гэж бодож байгаа.